Сайн байцгаана уу та бүгдтэйгээ 9-р сарын тараад уншлагтайгаа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Би 8-р сард нэлээд завгүй байлаа. Тэгээд тараад уншлагаа хийх зав надад ерөөс гарахгүй байгаад исэн тул 9-р сар гарсан ч гэсэнтэй би тараад уншлагаараа та бүхэнтэйгээ уулзах болсондоо маш их баяртай байна. За 3 сонголтыг гаргасан байна. Та бүхэн маань ингээд каварц чулуунаас хараад сонгож болно. Нэг бол тарот хөзрөөрөө сонгож олно гэсэн үг. Энэ болохоор 1-р группийг унших тарот хөзөр, энэ бол 2-р группийг унших тарот хөзөр, 3-р бүлгийг унших тарот хөзөр байна. За та бүхэн маань 9-р сарын энэ асуулт нь болохоор ерөнхий 9-р сарын ерөнхий төлөв байдал, ажил, карьер, мөнгө, санхүү, хүн хоорондын харилцаа, хайр дурлалын зөвлөгөө карт авна, сахиусуудын зөвлөгөө гэд иймэрхүү асуулт асуух учраас та бүхэн маань нэг зүйл бодохгүйгээр нүдэндээ тусаад байгаа аль нь надад сонголт гоё санагдчих байна. Энэ бүхнийг илүү юм бодохгүйгээр тэгээ сонгоход болно гэсэн үг. За баярлалаа. За 1-р бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За та бүхний маань сонгосон хөзөр маань одоо энд байна. Тэгээд ягаан каварцыг сонгосон байна. За энэ ягаан каварцыг ингээд хараад ахаар зэрэг 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань нэлээд ээлдэг, зөөлөн сэтгэлтэй. Тэгээд ер нь дур булаан. Тэгээ хайр дурлалын тал дээр бас айгүй нэлээд итгэл үнэмшилтэй. Сайхан хүнтэй уучлах юмсан эсвэл сайхан гэр бүлээ сайхан аваад явчих юмсан гэсэн нэг тийм ирмэлзэл дүүрэн тийм хүмүүс 1-р бүлгийг бас сонгосон юм шиг санагдаж байна. Гэхдээ 3 группийг гурвангийн ягаан каварцаар би сонгож харуулсан байгаа л да. Гэхдээ ямар ч хэсэн чулуунаасаа би ингээд мессеж авахыг хүссэн байгаа. Тэгэхээр 1-р бүлгийнхэн маань тэгээд энэ бүлгийг сонгосон байна л да. За энэ 1-р бүлгийнхэн маань дээгүүр хэсэг нь бол ер нь бол 9-р сарда хангид мэн ингээд уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр ямар нэг байдлаар ингээд хүлээсэнд орчихсон байсан болвол ямар нэг зүйлс ингээд та нарыг ингээд бариад ингээд хориод иймэрхүү байдалтай байгаад байсан бол 9-р сарда та бүхэн маань энээсээ гарч байгаа харагдчихэ шүү. Маш сайхан мэдээлэл байна л да. Тэгээд энэ хүлээснээс илүү гоё чөлөөтэй сэтгэж, илүү их өөрийнхөө энергийг мэдрээд тэгээд энэ болж үтэхгүй хаасан зүйлүүдээ өөрөө анхаарад илүү их төвлөрөөд өөрийгөө одоо энэ 9-р сард чинь ингээд сар хэртэл болж байгаа шүү. Бүтэн сар маань хэртэл болж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ 9-р сарын 7-нд гарч байгаа энэ сайхан тэргэл сарнаараа та бүхэн байна. Энэ хүлээс уяанаасаа гарахаар харагдаж байна л да. Маш гоё харагдаж байна. Энэ дээгүүрх нь болохоор ерөнхий төлөв байдлыг үздсэн байгаа. Тэгээд дэвл хөзөр маань 3 хараа гарч ирсэн. Тэгээд 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ямар нэг донтол байдаг болвол энэ бүхнээс ер нь ямар нэг байдлаар архит тамхины ч юм уу эсвэл мөрөөдөө тоглоомын ч юм уу ямар нэг байдлаараа нэг донтол байна л да. Тэгээд ер нь бол энэ донтолтоос ер нь гарч чадахгүй жоохон ингээд зуураад байгаа тийм энергитэй харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээрээ бас анхаарал аваараа гэж хэлхийг хүсэж байна. За хажуудах нь болох дээрээ 4 саваа маань гарч ирсэн. Тэгэхээр 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь бол 9-р сарда нэг гой баяр ёслол тэмдэглэхээр харагдаад байгаа байхгүй юу? Ажлын хамт олонтойгоо нэг үйл ажиллагаа хийдэг ч юм уу, эсвэл ажлыг өөрийнхөө бүтээсэн тэр өөрөөрөө ингээд бүтээж хийж бүтээсэн тэр ажлаа бас тэмдэглэх ч юм уу нэг 9-р сард нэг тиймэрхүү үйл явдлууд ерөнхийдөө 9-р сарын ерөнхий төлөв байдал дээр тийж харагдаж байна л та. Маш эрэг бууж байна. За 2-р игнаа нь болохоор хүн хоорондын харилцааг үздсэн байна. Тэгэхээр зэрэг 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань 10 сэлэм ингээд гарч ирсэн байна л да. Ямар нэг байдлаар урам хугаралт итгэж явсан хүнээс урам хуурах ч юм уу. Найз нөхд чинь гомдоогоод та бүхний ар нуруур ч үнэхээр ингээд хутгашааж байгаа мэт юм муухай зүйлийг амсаж явсан болвол
энэ 9-р сарда энэ гоё тэргэл сарнаар бас энэ бас тэргэл сарны бас уншлаг болчих гээд байна л да. Тэгээд нийтэд нь ер нь бол 9-р сар ер нь маш сайхан харагдаж байна. Тэгээд энэ янз бүрийн энэ сэтгэлийн шаналл хин нэг нь итгэлийг даахгүй иймэрхүү байдал бол энэ 9-р сард бол дуусгуур болж байгаа нь харагдаад байна л да. Тэгээ хангид маань 10 сэлэм энэ хоёр маань маш гоё дүүцэж гарч ирж байна. Тэгэхээр зэрэг юм хүлээснээсээ гарч ийн янз бүрийн хүмүүс ингээд итгэлийг чинь алдаад ийм байсан бол та нар хүмүүсээ эргэж илүү их таньж мэдрээд би энэ хүнтэй нийлүүл болох юм байна. Энэ хүнтэй нийлүүл болохгүй юм байна. Би миний энерги энэ хүнтэй цаашдаа тарахгүй юм байна гэдгийг олж харахаар байна л та. Тэгэхээр маш гоё ингээд оюун ухаан чинь маш гоё цэлмэг тэр бүхнийг та нар олж хараад алдаа дутагдлыг нь олж хараад таньж мэдснээрээ энэ 9-р сарда маш гоё хүн хоорондын харилцаагаа та нар өөрсдөө ингээд хил хязгаараа тавихаар маш гоё харагдаж байна л та. Тэгээд маш их итгэлийг чинь алдаад энэ найз нөхдөд чинь араар ингээд таны хажууд сайхан дүр эсгээд цаашаа хараад таны талаар онцгүй зүйл ярьдаг ч юм уу иймэрхүү хүмүүс байсан бол таны амьдралаас тэр хүмүүс арчигдахаар харагдаад байна. За хангид маань хермит гарч ирсэн байна л да. Тэгэхээр энэ 9-р сарын энэ тэргэл сарны ер нь бол тэргэл сар гэж надад орж ирээд ах юм. Тэгэхээр энэ бас тэргэл сарны уншлаг бас байж магадгүй харагдаад байна л да. Тэгэхээр та бүхэн маань энэ сар бүтэн сарны хэртэл дээр өөр лүгөө маш сайн өндийг өрөө. Юун дээр болохгүй байна? Юун дээр хайж явуулах хэрэгтэй байна? Энэ бүхнийг өөр гадагшаа бус өөр лүгөө ингээд өндих юм болвол маш сайхан энэ өөрийгөө чөлөөлөхөөр харагдаад байна л та. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнх маань маш гоё өөртөө ажиллаж гин хэрэгжүүлж чадхаар харагдаж байна. 9-р сартаа бол ингээд та нар 9-р сарда хэрэгжүүлээд 10-р сар руу хүртэл орж шүү. Та нар энэ зарчмыг баримтлаад явах юм бол маш гоё эерэг харагдаж байна. Тэгээд өөрөөсөө бас би юун дээр ингээд харилцаа тал дээрээ бусдтай яаж харилцаад байгаа вэ? Бусдтай би яаж онцгүй харилцаад байгаа вэ гэдгээ өөрөө олж харахаар танихаар харагдаад байна. Тэгэхээр энэ тэргэл сарнаараа бас энэ болохгүй байгаа энэ зүйлсийг бичиж тэмдэглээ шатаадаг ч юм уу иймэрхүү байдлын дом мом хийвэл маш гоё эерэг болох нэ. За King of Cups маань доошоо 3 хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ маань жоохон ингээд өөрийнхөө зүүн совонг жоохон сонсохгүй байгаад байгаа. Уул нь бол дээшээ хараа гараад ирээд илүү гоё эерэг болдог л доо. Тэгэхээр магадгүй ингээд хүн хоорондын харилцаа дээр ингээд ажил маш ихтэй учраас өөртөөгөө бас ингээд төвлөрөх тийм зав цаг гардаггүй байж магадгүй л дээ. Тийм болохоор гэхдээ энэ тэргэл сарнаараа илүү гоё ингээд төвлөрөөд ингэх юм бол аягны хаан дээр очих магадлал тун ойрхон байна гэдгийг харуулад байна л да. Тэгэхээр зэрэг өөрлөгөө илүү хөндөгөө зүүн совн чинь маш гоё сайжрахаар харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та нарт яг өгөх гээд байгаа зөвлөгөө маань ер нь бол би бас нэмэлт авж байгаа. Яг энэ дээрээ би бас хүн хоорондын харилцаа дээр илүү их тодруулаад өгөө, дэлгэрүүлээд үзээд өгье гэсэн тийм нэмэлтээр би хүн хоорондын харилцаа дээр яавал илүү гоё хүмүүстэй илүү их аль харилцаан дээр илүү их ойлголцохоор байна гэдэг дээрээ би илүү их хараад өгье гэж шийдлээ нэмэлтээр. За ажил карьер мөнгө санхүү. За энэ Star Cruiser маань гарч ирсэн. Тэгэхээр та нар бол өөрөөсөө ямар нэг зүйлийг ингээд гоё бүтээч гисэн. Тэгээд айгуу гоё итгэл найдварыг аваад бүр өөртөө ингээ баясал төрүүлээд ийм гоё итгэлтэй найдвартай урагшилж байгаа нь ингээд харагдаж байна л да. Энэ гоё мөнгө төгрөгийн тал дээр та бүхэн маань итгэл олчихсан байна л да. Өөрөөсөө ингээд нэг зүйлсийг ингээд хийж бүтээгээд би энэ зүйлийг яг хийж чадхаар хүн байна штэ гэдэг айгуу гоё ингээд итгэл чинь илүү гоё нэмэгдээд энэ бүхэн бас та нарт ирээдүйдээ ингээд цаашдаа амьдралд чинь маш хэрэгтэй маш гоё ингээд одны нэг тийм тод гэрэлтэхгүй ч гэсэндээ ямар нэгэн байдлаар шин зүйлийг эхлүүлээд маш гоё ингээд бүдгхэн гэрэл та нар итгэл найдварыг бас олж авсан байдлаар харагдаад байна.
За, Chariot хүзэр маань гарч ирсэн. Тэгэхээр та бүхний энэ ярьжсэн энэ одны баг зэргийн энерги гэрэлтэй байгаа ч гэсэндээ та нар энэ бүхнийгээ яг ингээд цаашдаа үргэлжлүүлээд ингээд аваад явах юм бол Chariot шиг амжилт бүтээлэг та нар өөрөөсөө бүтээгээд ингэх юм бол та нарт бол ингэ хийж байгаа ажил төрөл мэрэгжил чинь та нарт амжилт уран бүтээл ягд ч юм уран бүтээл гэж орж ирээд байна л да. Та нарын бүтээж байгаа гараараа бас хийж байгаа энэ бүхэн чи бүгд ингээ гараар байгаач ингээ гараар бүтээж байгаа бүхэн чинь та бүхэнд ажил амжилт аз жаргалыг авч ирэхээр харагдаж байгаа байхгүй юу? Маш гайхамшигтай. Та бүхэн маань 9-р сардаа ер нь өөртөө маш гоё итгэлтэй байна, илүү гоё үзэсгэлэнтэй байхаар байна. Ер нь хийж бүтээсэн зүйлдээ ингээд гоё сэтгэл хангалуун урагшлахаар харагдаад байна. За, 10 аяг маань гарч ирсэн. Тэгэхээр мөнгө энэ дээр ингээд итгэл найдвараа олоод ингээд амжилт бүтээгээд тэрний үр шимийг бас ингээд цаашдаа ер нь энэ 9-р сардаа ингээд авахгүй ч гэсэндээ ер нь цаашдаа 10 11 магадгүй энэ 25 оныг дуусгаас өмнө та бүхэн маань ийм сайхан 10 энергид очсон 10 аяг шиг гоё тэмдэглэж явхаар бас харагдаад байгаа байхгүй. Ер нь бол ингээд тэмдэглэлт баяр гээд гарч ирсэн шүү дээ. Тэгээд айгүй аяг гарч ирээд байна л да. Тэгэхээр гоё энэ дээр загсны энергитэй, ер нь бол усны энергитэй тийм хүмүүс маань магадгүй энэ ирээдүйн маань таарж иж магадгүй гэж санагдаж байна. Тэгэхээр энэ ажил төрлийн тал дээр, мөнгө төгрөгийн тал дээр бол санаа зовох зүйлгүйгээр нэгдүгээр бүлгийнхэн маш сайхан өөртөө ихтгэлтэй, бүгдийг бүтээж чадгаар өөрийгөө бахархсан им сайхан баяр дүүл явдлаа тэмдэглэхээр харагдаад байна шүү. За, тэгээд хайр дурлалын тал дээр үтсэн байна. Хайр дурлалын тал дээр цамхаг үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ та нарын амьдралд ерөөсөө хүсээгүй ямар нэг зүйл ингэ болоод өнгөрсөн. Ер нь ингээд та нарын хайр дурлалын эсвэл бол гэр бүлтэй байж байгаас салах ч юм уу эсвэл бол та нарын ингээд айгу нэлээд итгэж явсан хүн маань ингээд та нарыг ямар нэг байдлаар ингээ хуурдаг ч юм уу эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэж сонсож болно. Энэ дээр ямар нэгэн байдлаар хайр дурлалын тал дээр ингээд айгу нуралт үүссэн байна л та. Тэгэхээр зэрэг маш их хайр дурлалын тал дээр яахаа мэдгүй эргэлзээ, тэнэгэлзээ маш их үүссэн харагдаад байна л да. За, нэмэлт хөзөр дээр болох дээрээ би энийг харж өгье. Илүү их юун дээр анхаарах юу энэ хайр дурлалын тал дээр илүү их тодруулж харж өгье гэж бодож байна л да. Тэгээд нэмэлтээрээ би энэ хэсгийг авч үзье гэж шийдсэн. За, дараагийн юу болохоор understand гэд ойлгож байна гэсэн ойлголт гэсэн Lovers хайр дурлалын картнасаа ингэж авсан байна л да. Би түүхийг таны талыг харж байна. Таны одоо зургийг хардаг ч магадгүй ингээд салсан нөхөр чинь ч юм уу, таны ингээд сториг хардаг ч юм уу, ямар нэг байдлаар таныг бас ингээд салсандаа жоохон гимшдэг ч юм уу. Тэгээл таныг ингээд нууцаар ингээд таны сториг хардаг ч юм уу, иймэрхүү байдлаар бас ингээд харж явах магадaltaа. Тэгээд салсан хүн маань илүү их харамссан сэтгэлээрээ таныг бас санаж байгаа ер нь бол тийм мэдрэмж төрөөд байна л да. Магадгүй салаад нэлээд удчихсан ч бас хүмүүс байж болно. Тэгээд тэгэхэд би ийм их нартай байж, би ийм нөхөртэй байсан. Тэгэл энэ хүн маань миний магадгүй альбомоо үзээд ч юм уу ингээд дээр үеийнхаа ингээд зургийг үздэг ч юм уу, магадгүй ингээд бурхан болчихсон ч юм уу, иймэрхүү байдлаар бас санагалцж байгаа ийм энерги бас надад мэдрэгдээд байна л да. Тэгэхээр хайр дурлалын тал дээр зарим нэг талаараа ер нь бол нэг та нарыг салж барьсан хүмүүс чинь та нарыг илүү их санагалдж байгаа. Нэг бол саяны ярьсан мессежүүдийг ерөнхийдөө ойлгосон байх гэж бодож байна. За, эдгээр бол 9-р сарын юу авсан байна. Сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө авсан байна. Тэгэхээр сахиусан кристалл гэдэг
сахиусан тэнгэрийн зөвлөгөө маань гарч ирсэн байна л да. Тэгэхээр итгэл найдвартай байгаараа гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэ дээр итгэл найдвартай байгаараа гэд одны хүзэр гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр сахиусан тэнгэр маань бас итгэл найдвартай байгаараа гэдэг зөвлөгөө өгж байна шүү. Тэгээд учир нь таны харж чадаагүй байгаа эерэг шин зүйл тэнгэрийн хаяанд байна гэж байна. Та бүхэн маань жоохон итгэлээр алдаад ч юм уу магадгүй энэ цамхаг хүзэр маань ингээд яг ойрхон гараад ирсэн болохоор хайр дурлалын тал дээр итгэлээ алдаад иймэрхүү байдал байсан болвол итгэлээ битгий алдаарай. Энэ утгагүй тэнгэрийн хаяанд та нарын энэ эерэг шин зүйл тэнгэрийн хаяанд байна шүү. Та нарын харж чадаагүй зүйлс ер нь бол ойрхон байна шүү гэдгийг сахиусан тэнгэр маань та бүхэнд маань мессеж болгон илгээж байна шүү. 9 дугаар сарын сахиусан тэнгэрийн зөвлөгөө өгсөн байна. За, Earth Garden гэсэн байна. Дэлхийг хамгаалагч үндэстэй байгаараа гэж байна. Тэгэхээр та бүхэн маань 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь энэ зураглалыг хараад ахаар мэдмийг хүртэн маш гоё харагдаж байгааз. Тэгэхээр та магадгүй ингээд 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань маш гоё сүнслэг хүмүүс байж магадгүй. Тэгээд мэлмиг хүрдэн илүү их төвхтэй байна. Тэгээд маш гоё ногоон өнгөтэй харагдаад байгаа үстэй. Тэгэхээр зэрэг ногоон гэдэг нь дэлхий ер нь бол ингээд бүхий л ингээд дэлхийн ертөнц гэр бүл ингээд байгаа орчиндаа гоё хайрын гэрлийг ингээд түгээж явах юм бол маш эерэг сайхан байхаар надад санагдаж байгаа учраас дэлхийг хамгаалагч та нар байх ёстой тийм хүмүүс юм шиг санагдаж байна л да. Маш гоё мессеж байна. За, дараагийн бөөгийн хүзрээс маань бас мессеж авсан байна. Sacred Space гэсэн байна. 21 дугаартай ариун орон зай. Та бүхэнд магадгүй ингээд ариун орон зай. Одоо ингээд хэрэгс сарнаар маш гоё гэр орноо давсны уусамлаар гэр орноо цэвэрлээ цонгошаал бүхий л юмнуудаа маш гоё ингээд цэвэрснээрээ илүү гоё өөртөө ариун орон зай бүтээх юм бол та бүхэн маань дотгошоо илүү их өнгийснөрөө тэгээд энэ хааны энергит бас гоё очихоор тийм мессеж надад харагдаад байна л та. Тэгэхээр өөртөө илүү их төвлөрөөрөө гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ хайр дурлалын тал дээр итгэл найдвараа бас ингээд алдаж байгаа бол нэмэлтээр бас та бүхэн маань үзүүлж нэмэлтийг авч бас болно шүү. Хүн хоорондын харилцаа дээр энэ яавал хааны энерги дээр очих вэ гэдэг дээр бас би хараад өгье гэж бодож байна. За, жижигхэн зар нэг оруулчих гэж бодлоо. За, энэ алах дээр ягаан кварцыг ерөнхийдөө сонгосон байгаад байгаа. Энэ та бүхний сонгодог ягаан кварц маань илүү их хайр дурлалын тал дээр ингээд цамхаг болоод ер нь энэ миний Diamond Store онлайн стор дээр зарагдаж байгаа. Энэ жоохон гэрэлтэй байгаа учраас жоохон цагаан дуу харагдаад байна. Энэ алх дээр нэлээд гоё ягаан жинхэнэ ягаан болор ахгүй юу? Тэгэхээр магадгүй та бүхэн маань гэрийнхээ түлхүүрэндээ магадгүй энэ түлхүүрийн оосрыг байнга ингээд атгаж явах юм бол та нарын итгэл найдвар илүү их нэмэгдэхээр надад санагдаж байгаа учраас Diamond онлайн стор дээр зарагдаж байгаа энэ бүтээгдэхүүнийг чулуутай ийм гоё түлхүүрийн оосроос захиалж болно шүү. За, жижигхэн зар оруулсан. За, тэгээд 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ хүртэл ирээдүйн ингээд өндөрлөж байна. Тэгээд нэмэлтийг авахыг хүсэж байгаа хүмүүс маань линкээр дараад ороод ирвэл линк хайр дурлалын тал дээр илүү их тодруулж өгье. Тэгээ харилцааны тал дээр би тодруулъя 2 мессеж. Тэгээд хайр дурлалыг илүү их дэлгэрэнгүй үзэж өгье гэж бодож байна л да. За, тэгээд 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань 9-р сард нь амжилт хүсье. Тэгээд дараа дахин уулзъя. За, 2-р бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтай морилно. Та бүхний маань сонгосон Oracle карт маань энэ ягаан Oracle картыг сонгосон байна. Бас ийм ягаан кварцыг ингээд сонгосон байна л да. За, 2-р бүлгийнхнийг ажиглаад ахаар зэрэг хайр дурлал тал дээрээ ер нь бол гэр бүл талдаа ер нь илгэмсэг, ерөнхийдөө зөөлөн энергитэй хайр дурлалаа маш гоё дээдэлж хүндэлдэг.
Тиймэрхүү хүмүүс аж магадгүй юм шиг санагдаж байна л да. Тэгээд 3 бүлэг маань гуруула юм ягаан каверцыг ерөнхийдөө сонгуулсан байгаамаа. Ер нь бол хайр дурлалын тал дээр ер нь бол ээлдэг зөөлн тэгээд өөртөө бас итгэлтэй хайр дурлалыг маш чухалчилдаг ийм хүмүүс аж магадгүй. За дээгүүр хийгнэв нь болохоор 9-р сарын ерөнхий төлөв байдлыг нүүдсэн байна. За 6-гийн аяга маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр магадгүй 1-р бүлгийн хүмүүс маань магадгүй өөртөөгөө ингээд өөрийнхөө дотооддоо жоохон ингээд сөргөлдөд байгаа. Ер нь жоохон өөрийн чинь дотроос нэг юм хилээд ахад тэрийг сонсохгүй заримдаа айгүй эргэлзээд тэнэгэлзээ их үүсдэг төрлийн байж магадгүй байна л да. Тэгээд магадгүй их ажлын ачаалтаасаа болоод өөрийгөө сонсч чадахгүй нэг тиймэрхүү бас байдал хандлага байж магадгүй байна л да. За тэгээд 4-ийн имперер эзэн хааны хүзэр гарч ирсэн. Тэгхийн бол тэгээд ерөнхий байдал дээр та нар ингээд өөрийнхөө дотор хүнийг илүү их сонсоод өөрийн чинь тэр авьяас чадвар тэр бурханлаг чанар чинь та нарын дотор гэдгийг та нар мэдж байгаа хэрнээ ерөөсөө ингээд бас магадгүй төвлөрч чаддгүй ч юм уу иймэрхүү байдал бас ажиглагдаж байна л да. Надад тэгж санагдаж байна. Тэгэхээр магадгүй та нар ингээд өөрсдөө илүү их сонсоод ирэх юм бол та нар эзэн хаан шиг бүгдийг захирч чадхаар тийм гоё энергитэй байгаа байхгүй юу? Ягаад гэвэл яг хажууд нь эзэн хаан байгаа байхгүй юу? Энэ хүн бол маш магадгүй жоохон зөрүүд талын хүмүүс ээж магадгүй байна л да. Энэ 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань жоохон зөрүүд өөрийнхөөрөө бас их зүтгэдэг төрлийн тэгээд айгүй тийм өөрийнхөө шийдвэртээ бас үнэнч тийм мундаг гайхалтай уулна их чадвар дотоод хүн чинь маш гоё чадварлаг тийм хүн байж магадгүй 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань. Тэгэхээр та нар ингээд дотор өөрийнхөө дотоод хүнээ сонсноороо илүү зүйлсийг мэдхээр байна шүү гэдгийг хэлмээр байна. За үхлийн хөзөр гарч ирсэн. Энэ алхахлаарэ та бүхний дотор одоо ингээд өөрийгөө сонсч чадахгүй гэд хэлжсэн. Тэгэхээр үхлийн хөзөр бас энд ингээд гараад ирсэн маань ямар учиртай вэ гэхээр зэрэг өөрийнхөө ер нь ингээд тавьж уулах хэвээр юмсаа одоо ингээд 9 сарын 7-нд тэргэл сар маань гарч байгаа учраас та бүхэн маань энэ тэргэл сарнаараа тавьж явуулах хэвээр зүйлсээ тавьж явуулаад их зүгээр байх шүү. Болж бүтэхгүй харилцаа өөрийн чи дотор нуугдсан байгаа тэр сөрөг итгэл үнэмшил байдаг болол мөнгөний сэтгэлгээ ч юм уу надад тэгж орж ирж байна. Тэгэхээр мөнгөний сэтгэлгээ байдаг болол би чадахгүй дээ. Би ийм л байх хөв тавилантай гэд нэг буугаад өгцөн энэ мөнгөний сэтгэлгээ жоохон их зонглоод байгаа харагдаад байгаа байхгүй юу? Надад тийг санагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ тэргэл сарнаар энэ мөнгөний энэ ядуу сэтгэлгээний тэр энэ бодлуудаа гой бичээд шатаагаад ингэх юм бол маш сайхан эргэж үйл орж ирдэг юм аа. Тэгээ хаях ёстой юм аа да хаях хэрэгтэй байна л та. Тэгэхээр маш гой тэгээд энэ цагаан морин маш гой ингээ гайхамшигтай гарч иж байгааз тэгэхээр та нар болж бүтэхгүй байсан бүхий л зүйлсээ ингээд хайснараа та нарын ингээ дотор сэтгэлд чинь ингээ цай гэрэл орж ирж маш гой ингээ гэгээлэг болохоор байгаа байхгүй хөнгөрөн гэсэн үг. Хаях ёстой юм аа хаяад болж бүтэхгүй байсан харилцаа ч юм уу ямар нэг зүйлд ямар нэг байдлаар 9-р сарда өөртөө дүгнэлт хийгээд өөрийгөө сонсоод ингэх юм бол маш гоё эрэг болохоор харагдаад байна шүү. Ийм гоё цагаан морь та нарт ингээд ирэхээр харагдаад байна шүү гэдгийг хэлмээр байна. За хүн хоорондын харилцаа 2-р игнэ маань тэгэхээр та бүхэнд маань хүн хоорондын харилцаа бол маш чухал байх нэ. Тэгэхээр хүн хоорондын харилцаагаар юм гоё эвлэлтэн нэгдэж чадхаар байгаад байгаа байхгүй юу? Уул нь та бүхэн маань бусдтай бол маш гоё харилцаж чаддаг, бусдын ивийг олж чаддаг. Бас ингээд юу хүсэж байгаа юу бусад маань юу хүсэж байгааг мэдэрч чаддаг төрлийн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай тэгж сонсож олно. Тэгэхээр маш гоё мэдрэмж өндөртэй хүмүүс байна л да.
харилцаа тал дээр ингээд ажлын хамт олонтойгоо маш гоё эвлэлд нь нэгдэж чаддаг төрлийн маш гоё ингээд өөрөөсөө ингээд өөрийгөө бас ингээд яг ажил дээрээ болохоор харилцаа тал дээр маш гоё эвлэлд нь нэгдэж чаддаг төрлийн тийм хүмүүс харагдаж байна. За 9-ийн саваа маань доош хараа гарч ирсэн гэхээр зэрэг ямар нэг байдлаар бусдаа магадгүй зарим нэг хүмүүс маань бусдаа жоохон ингээд сөргөлдөж ингээд галд өрөлцөөл энэ агаад надад ингэж муухай харилцаж байна. Иймэрхүү байдал хандлага ингээд анзаардаг болвол бусдаа жоохон ингээд тэр гал ирч хүчээр бус өөрийгөө жоохон ингээд ажиглаад ер нь бол харилцаа тал дээр бууж өгвөл их зүгээр байх шүү гэж хэлмээр байна. 9-р сардаа болвол тэгэх юм бол илүү гоё энерги өөрлөгөө ингээд төвлөрүүлэхээр харагдаад байгаа байхгүй юу? Хит зөрүүд хатуу байдлаа орхих хэрэгтэй байна. Тэгээд энэ бүхэн чинь ингээд сүүлийн шатан дээр 9 гэж аваад 9-ийн саваа. Одоо ингээд 9-р сар гэдэг чинь та нар ингээд харилцаа тал дээрээ жоохон ингээд маргалдах гад ингээд байдаг болвол эднэрээсээ ер нь ингээд буулт хийж өгөөд жоохон хүлээн зөвшөөрөөд бусдыг бас ингээд ойлгох тийм сэтгүүтэй байвал их зүгээр байна шүү. Тэгэх юм бол маш гоё хамтрал бас ингээд ирэхээр харагдаж байна. Магадгүй бас нэг өөр бүлгийн хүмүүст бас хандаж хэлэхэд тийч хэлмээр байна л да. Тэгээд өөртөө ингээд илүү их ажиллавал бусдаа маргалтахаасаа илүү өөрлөгөө тэр гоё энерги ингээд жоохон буулт хийгээд жоохон зөөлөн байвал их зүгээр байна харилцаа тал дээрээ. За магадгүй та бүхний ингээд амьдралд ингээд худлаа ярьдаг танд ингээд худлаа ярьсан хүмүүс байдаг бол мөнгөийг чинь авчаад ч юм уу ингээд зээллэж авчаад төдөнд өгнөө гэчээд худлаа яриад алга болдог ч юм уу. Иймэрхүү хүмүүсээс 9-р сардаа ер нь болгоомжтой байгаараа. Энэ бүхэн чинь та нарын ингээд зээлсэн мөнгө ч юм уу эсвэл итгэл найдварын сэтгэл ч юм уу иймэрхүү байдлыг та бүхэн маань ер нь одоо ингээд мэдээд авчихсан юм чи ер нь ингээд итгэл даасан итгэжсэн тэр хүн чинь та нарын сэтгэл рүү ингээд сэтгэлээр унахаар харагдаад байгаа байхгүй юу? Ийм нэг сөрөг хүмүүсээс ингээд өөрийгөө хамгаалаарай гэж хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ тэргэл сарнаар болж бүтэхгүй байгаа энэ сарны хэртэлд болж байгаа энэ бүхнээс хин надтай хамтдаа байх ёстой вэ? Цаашдаа хин миний амьдрал цуг урагшлах вэ гэдгээ дүгнэлт цэгнэлт хийгээд ингээ явбал харилцаа тал дээрээ ер нь энэ бүхнээ тавьж явуулах юм бол их зүгээрээ шүү гэж хэлмээр байна. За дараагийн ажил карьер мөнгө санхүүгийг харж өгсөн байна. Та бүхэн маань ажил дээрээ ингээд харуулчих. 10 саваа маань ингээд гарч ирсэн байна л да. Тэгэхээр 10 саваа та бүхэн маань маш их ачаалттай, ажлын ачаалттай ингээд маш их дарагдж байсан болвол одоо энэ 9-р сард би яахаараа ийм их олон ачааг би бас ганцаархнаа ингээд үүрээд ах шаардлагагүй байна гэдэг тийм гоё бодол та нарт бас мэдрэмж бас төрөхөр байна л да. Тэгэхээр зэрэг энэ 9-р сард дуусгар болж ийм хүнд ачаанаасаа салахаар байна. Магадгүй их хүнд ачаалттай ажил хийдэг байсан бол магадгүй тэрнийгээ болоод ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө жоохон ингээд чөлөөлөхөр харагдаад байгаа байхгүй юу? Дуусгар болж байна гэж харагдаад байна. Тэгээд дуусгар болсноороо ингээд шинэ итгэл найдвар та нарын энэ 9-р сарда маш сайхан итгэл найдвар та нар шинээр өөрөө ямар нэг байдлаараа ингээд ажил төрөл мөнгө санхүүгийн тал дээр өөрөөсөө юм бүтээдэг ч юм уу эсвэл бол хамтрал гэд ярьжсэн шүү дээ. Хамтралаас ингээд ийм гоё ашиг хонжоо олох ч юм уу иймэрхүү байдал бас ажиглагдаж байна л да. Тэгээд итгэл найдвар чинь та бүхэн маань урд өмнө нь ингээд хэцүү хүнд үеийг ингээд туулсан болвол энэ бүхнээсээ гарч ийна. Тэгээд энэ одны гэрэл шиг ингээд баг багаар ингээд гэрэлтэж та бүхний амьдралд гэрэлгийгээ орж ирж байгаа юм байна шүү. Тэгэхээр энэ итгэл найдвараа бити алдаарай, урагшлаарай, сэтгэлдээ сайн сайхан бүхнийг ингээд ер нь тээж яваараа гэдгийг хэлмээр байна л да. Энэ дээр ингээд яг ингээд доор нь гарч ирсэн байна л да. Энэ 8 савааны
доотлол 9 савааны доор гараад ирсэн гэхээр ингээд бууж өгөх хэрэгтэй байна. Итгэл найдвартай баймаар байна. Ерөнхийдөө энэ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань ингээд болж өгөхгүй харилцаа тал дээр ер нь харж өгье гэж би шийдлээ. Нэмэлт бас байгаа. Тэгэхээр харилцаа тал дээр ямар харилцаа та бүхний амьдралд цаашдаа ямар харилцаан дээр тулгуурлавал илүү гоё бизнесээ илүү их өргөжүүлмээр байна. Ийм мөнгө төгрөгийн тал дээр нэг тийм тодорхой үр дүн харагдахгүй байгаа ч гэсэндээ мөнгө харилцаа тал дээр нэмэлтээр үзэж өгье гэж шийдлээ. Тэрэн дээрээ 9-р сард мөнгө санхүү хэр байх нь вэ гэдгийг бас харж өгөхийг хүслээ. Ягаад гэвэл энэ дээр ингээд мөнгө төгрөгийн тал дээр маань ямар ч хэлсэн итгэл найдварыг олсон байна. Хүнд ачаанаасаа салсан байна. Тэгээд 9-р сардаа яг юм бүхэн яг тодорхой бус харагдаад байна л да. Тэгээд ямар нэг зүйлсийг ингээд хурдан шийдмээр санагдаад байгаа. Маш хурдстайгаар. Оюун бодол чинь ямар нэг зүйл ингээд орж ирэнгүүт нь шууд тэрийг ингээд хийчмээр санагдаад байгаа л да. Маш хурдтай явж байгааз үүлэн цаанаа ингээд айгу хурдан ингээд хөвж явж байгаагаар харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань мөнгө санхүүгийн тал дээр ер нь л их хурдтай нэг л юм хийгээд хурдхан шиг л үр дүн үүсхийг хүсэж байгаа тиймэрхүү маяг нь тийм энергитэй хүмүүс харагдаад байна. Тэгэхээр нэмэлтээр болохоор би энэ мөнгө санхүүгийн тал дээр илүү наривчлсан байдлаар нэмэлтээр хараад өгье гэж шийдлээ. За, хайр дурлалын тал дээр ерөнхийдөө хайр дурлалын тал дээр ингээд эзэн хааны зоос гарч ирсэн л дээ. Тэгэхээр хайр дурлалын тал дээр ерөнхийдөө маш гоё элбэг хангалуун гоё харилцаатай байна л да. Магадгүй гэр бүлтэй хүмүүс маань үзэж байгаа бол маш сайхан элбэг хангалуун байна. Бүх зүйлс нь гоё ингээд сэтгэл санаа нь өөдрөг. Ер нь бол гоё байхаар харагдаад байгаа байхгүй 9-р сарда. Тэгээд магадгүй таны нөгөө хүн чинь нөхөр чинь ч юм уу, эхнэр чинь ч юм уу, их мөнгө олдог ч юм уу. Тиймэрхүү байдлаас ажиглагдаад байна л да. Хайр дурлалын тал дээр тэгээд яг тус тусынх нь ингээд магадгүй нөхөр чинь ч байж магадгүй нөхөр чинь илүү их мөнгө олдог төрлийн хүн байж магадгүй саяны яг ярьжсэн зүйлс дээрээ энэ мөнгө санхүүгийн тал дээр гээд ингээд ярьсан энэ бол магадгүй эмгтэй тал нь юу хийхээ жоохон мэдэхгүй самгардаад байгаа. Яг яах уу энэ тэр гэдэг ч юм уу нэг бол нэг ажил хийвэл маш хүнд хүчээр ажил хийдэг ч юм уу. Тэгээд өөрийгөө жоохон сонсч чадахгүй байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ дэр 6-гийн зоос маань энэ маань бүгдээрээ яг орохгүй гадах юм. За ингүүл илүү гоё харагдахаар юм уу та. За мөнгө төгрөгийн тал дээр болохоор зэрэг ингээд өөрийгөө жоохон ингээд сонсохгүй байгаа. Өөрийгөө сонсчих юм бол мөнгө төгрөг яг юу хийх яг тодорхой бус мэдчих чадахгүй байгаа тань л та. Тэгэхээр эмгтэй хүмүүс маань ингээд нэмэлтээр эрэгтэйч бас байж болно. Тэгээд нэмэлтээр мөнгө төгрөгийн тал дээр илүү их үзээд өгье гэж надад санагдаж байна л да. Харилцаа тал дээр зарим хүмүүс маань ингээд жоохон ингээд бусдаа маргалчих гээд байгаа. Тэгтээ бол дуусгар болж байгаа. Хүнд хүчээр ажил хийж байгаа штэ. Тэгээ харилцаа ч бас ингээд өөрийгөө ойлгоснороо хатуу зөрүүд хэлбэр чинь ерөнхийдөө дуусгар эс гэдэг чинь маш гоё дуусгарын энерги байхгүй юу. Тэгэхээр энийг бас харж өгч болно гэсэн үг л дээ. За тэгээд хайр дурлалын тал дээр маш гоё нөхөрчин ч юм уу ер нь та нарт гоё элбэг хангалуун харилцаа тал дээр та нар гоё элбэг хангалуун бас байж болно шүү дээ. Илүү гоё ингээд бие биенээ ойлголцдог ч юм уу ийм гоё гэр бүлтэй хүмүүс бас байж харагдаж байна л да. За дараагийн хүзэр хайр дурлалын тал дээр ерөнхийдөө зөвлөгөө авсан байна л да. Тэгэхээр дуусгаагүй бизнес гинэ. Тэгэхээр яг ингээд энэ бол хамтралыг яриад байгаа хөө ихнэр магадгүй ингээд ихнэр нөхөр хоёр ингээд дуусгаагүй нэг бизнес байгаад байгаа бололтой байна л та. Тэр бүхнийг бидэнд шийдвэрлэх хилэлцэх зүйл байсаар байна гэж байгаа байхгүй юу энэ дээр. Тэгэхээр зэрэг гэр бүлийн хүмүүс маань ингээд хамтраад ингээд нэг бизнес эхлүүлэх юм бол ер нь энэ
одоо энэ 9-р сарын тэргэл сар ингээд хэртэж байгаа штэ, сар хэртэж байгаа. Энэ бүхнэр хуучнаа эргэж харах хэрэгтэй. Дуусгаагүй байсан ажлаа эргэн харуул их зүгээр байдаг энерги ирж байгаа учраас та хоёр маань ерөнхийдөө энэ дуусгаж чадаагүй бизнес юу байгаа вэ? Энэ дээрээ илүү их анхаарах юм бол ер нь дажгүй харагдчихжээ шүү гэж хэлмээр байна. За, ерөнхийдөө ойлгомжтой тайлбарласан баха. За, 9-р сарын Сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байна. Архангел Габриэл гээд маш гайхамшигтай Сахиусан тэнгэрийн зөвлөгөө гарч ирсэн байна. Чиний харилцаа холбоо урлагтай холбоотой амьдралын чухал зорилго тавьсан. Найдваргүй байдал таныг саатуулахыг бүү зөвшөөрөөрэй. Би чамд туслах болно гэсэн байна. Магадгүй ингээд жоохон итгэл найдваргүй байдаг болов Архангел Габриэл маань та бүхэнд байна. 9-р сардаа ингээд бод бүтэхгүй тал дээрээ Архангел Майкл гээд ингээд залбирах юм бол маш гой туслахаар байна шүү. Надад тэгж орж ирж байна л да. Тэгэхээр миний энэ ер нь энэ сайхан көзөр ер нь хэлмээр санагдчихлаа. Сахиусан тэнгэрийн энэ сайхан карт маань надад маш гоё үнэн зөвлөгөө өгдөг санагддаг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань энэ Архангел Майкл энэ гоё энергитэй энэ гоё Сахиусан тэнгэр дээр залбирах юм бол та нарын итгэл найдвар алдагдсан ямар нэгэн байдлаар харилцаа холбоо гэдэг энэ дээр бас гарч иж байгаа байхгүй юу? Харилцаа холбоо. Тэгээд ямар нэг амьдралын ингээд чухал зорилго тавьсан бол энэ найдваргүй юм шиг санагдаж байгаа бол эргэлзээтэй байсан бол та бүхэн маань Архангел Майклд ингээд итгээд залбирах юм бол туслахаар байна шүү гэдгийг хэлмээр санагдаж байна л да. За, Wise On гэд бөөгийн Сахиусан тэнгэрээс ингээд дахиад зөвлөгөө авсан байна. Мэргэн нэгэн гэсэн байна. Өөрийн одоогийн нөхцөл байдалд өсөө гэсэн байна. Тэр энэ дээр нөгөө нэг мөнгө төгрөгийн тал дээр нэг сайн тодорхой бус харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ бөөгийн Сахиусан тэнгэр маань өөрийн одоогийн нөхцөл байдалтай өсөж дэвжих хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгж байна л да. Өсөөрөө, дэвжээрээ, өөрийгөө сонсоорой гэдгийг зөвлөгөө өгж шүү. За, дараагийн энэ гоё Сахиусан тэнгэрийн зөвлөгөө бас бөөгийн emotional realize гинэ. Сэтгэлийн сургамж гин. Магадгүй та нар ингээд сэтгэлдээ ингээд жоохон сөрөг зүйл ингээд боддог болвол сэтгэлийнхаа ингээд амар амгалан байдлыг илүү их эдлээд ингэх юм болвол ер нь их дажгүй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь сэтгэл, оюун бодол бүх зүйлс чинь ингээд нэг гоё чигт ингээд эерэг байж илүү гоё эерэг зүйл рүү ингээд тэмүүлдэг учраас сэтгэл, оюун бодол бүхэн чинь ингээд би сэтгэл чинь ингээд зөрөөд авах юм бол зүрдэг учраас тийм учраас та бүхэн маань нэг бүх оюун бодол, үйлдэл бүх юмаа ингээд нэгтгэж чадах юм бол маш гоё сэтгэлийн юм гоё амар амгалан бас мэдрэх боломжтой байна. Сэтгэлдээ бас ариун зүйлийг айгуу гоё бодож төвлөрөөл илүү их зүгээр байна шүү гэж 2 дугаар бүлгийнхэнд сануулмаар санагдаад байна. За, тэгээд би бас нэг энэ Diamond онлайн стор дээр ингээд зарагдчихж байгаамаа. Энэ гоё бас каварц, яан каварц ахгүй юу? Та бүхэн маань магадгүй ингээд гэрийнхаа төлхөөрийг ингээд яан каварц чулуугаатгаад хайр дурлал хүсдэг болвол магадгүй синглчүүд байдаг болвол энэ гоё төлхөөрийг аваад өөртөө ингээд энэ тэргэл сарнаараа ингээд энийг гоё ингээд цэвэрлж ариулаад ингээд атгаа явах юм бол маш гоё энергиг ингээд өөртөө гоё хайр дурлалыг татдаг юм аа. Тэгэхээр та бүхэн маань Diamond онлайн стороос захиалга өгч болно шүү. Энэ гоё маш гоё оригинал яг л жинхэнэ чулуу ягаан каварц байгаамаа. Тэгээд энэ бүхнийг захиалаарай гэж жижиг бяцхан зар сурталчилгаа оруулчих. За, 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс ингээд өндөрлөе гэж бодож байна. За, нэмэлтээр олох дээр харилцаа тал дээр илүү гоё тэгвэл юун дээр анхааруул илүү зүгээр айн гэдэг дээр 2 дугаар бүлэг дээр нэмэлтээр хараад үгүй. За, бас мөнгө төгрөгийн тал дээр илүү дэлгэрэнгүйгээр харж өгвөл зүгээр юм шиг санагдаж байгаа учраас нэмэлтийг авч ороод ирвэл линк хэсэг тавьчин тэрээр ороод ирээрэй гэж хэлмээр байна. За, энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн тарот
Ингээд оршихуй тааруудаа цуг байсанд баярлалаа. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. Та бүхний маань сонгосон хөзөр маань энэ оракл ногоон өнгөтэй хар ногоон өнгөтэй оракл картыг сонгосон байна. За та нарын сонгосон чулуу маань ийм ягаан каверц байна л да. Энэ ягаан каверц маань ерөөхдөө жоохон ингээд сайн харах юм бол жоохон ингээд сайн харагдаж байна уу? Гялтхансан саатай уулын юм чулуу байгаа л да. Энэ чулууг сонгосон байна. Тэгэхээр энэ чулууг ингээд харахаар зэрэг 3 дугаар бүлгийнхэн маань ер нь өөрсдөө ерөөхдөө бас их өөрийнхөө гоёх дуртай тийм гэл цаал гялтхансан иймэрхүү зүйлд маш их дуртай тиймэрхүү энергитэй хүмүүс ээж магадгүй юм шиг харагдаж байна л да. Энэ жоохон ингээд харагдаж байна. Ингээд жоохон солонгын 7 өнгө шиг тий ийм өнгөтэй байхгүй юу энэ чулуу маань. Тэгэхээр ингээд гоё гялтгансан, гялалцсан иймэрхүү зүйлд маш их дуртай. Тэгээд хайр дурлалыг бас айгүй чухалчилж авч үздэг. Маш гоё зүйл нь бас энергитэй. Тэгээд дотор сэтгэл нь уул нь маш гоё гэрэлтэж гийсэн уул нь ийм гоё энергитэй хүмүүс харагдаж байгаа байхгүй юу? Нөгөө сайн харагдаж байна уу? Ингээд ирэхээр гоё ингээд солонгын 7 өнгө шиг гоё ингээд гялалцдаг тийм чулуу байгаа л да. Тэгэхээр маш гоё зөөлөн энергитэй 3 дугаар бүлгийнхэн маань маш гоё хайр дурлалыг бас маш чухалчилж авч үздэг. Гангамсаг төрлийн иймэрхүү дотор сэтгэл маш гоё гэрэлтэй гэгээтэй иймэрхүү хүмүүс сонгосон байж магадгүй харагдаж байна л да. За дээгүүрх игнэ нь болохоор ерөнхий байдлыг нь үтсэн байна. Тэгэхээр 1-р бүлгийг сонгосон 3-р бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь энэ 9-р сарда, 8 сарда, 7 сарда ч юм уу, 6 сарда ч юм уу ямар нэг зүйлсийг ингээд хийж бүтээгээд ингээд ургуулад төлжүүлээд хараад ингээд байж юм л да. Одоо энэ 9-р сарда энэ гоё үр шимийг нь бас ингээд харагдаж байгаа байхгүй юу? Seven of Pentacles маань 7-гийн зоос маань тэгээд энэ дээрээ маш гоё төвчээртэй байгаараа энэ бүхэн чинь болвол та нарт үр шимээ өхөр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань үр шимээ хүлээсэн маш их хөдөлмөр гаргасан тиймэрхүү энергитэй хүмүүс харагдаж байна л да. За дараагийнх нь Four of Wands. Тэгээд та бүхэн маань үр шимээ үзээд найз нөхдөдөө ингээд бас энэ 9-р сарда үр шимээ үзээд үржил шимээ авчгаад ингээд гоё найз нөхдөдөө ямар нэг баярт ингээд үр шимээ үзснийхаа баярыг тэмдэглээд явж байгаа төрлийн тиймэрхүү энергитэй харагдаж байна л да. Маш гайхалтай. За дараагийн юу Seven of Cups гарч ирсэн. Энэ болох дээр ерөнхийдөө ингээд сонголт маш ихтэй байна л да. Ерөнхий байдал дээр за би нэг энэ ажил хийчихүү, эсвэл би нэг гадаад явдаг ч юм уу, эсвэл бол ямар нэг байдлаар би нэг гадаад явахгүй бизнесд ордог ч юм уу, ямар нэг байдлаараа ингээд сонголтын дээр ирчихсэн байгаа даа л да. Тэгээ яг сонголтоо хийх гэхээр зөв шийдвэр харах нь ингээд гаргаж чадахгүй төрлийн тиймэрхүү хүмүүс бас ажиглагдаад байна л да. Тэгээд энэ бүхнийг за алийг нь сонгуул яг надтай миний ер нь цаашдаа ингээд миний амьдралд хэрэгтэй вэ гэдг дээрээ айгүй бодож тунгаагаад ингээд байж байгаа байдал нь харагдаад байна. Тэгээд зарим нэг хүмүүс ч юу ингээд ер нь ингээд сонголтоо хийх гээд ингээд байж байгаа. Маш олон сонголт байгаа байна. Зарим сонголт нь болохоор сөрөг болчиход идэг, зарим нь маш гоё эерэг болчиход. Яг тэр аль нэг сонголтоо хийхдээ жоохон ерөнхий 9-р сарда яг алийг нь хийх вэ гэдг дээрээ ер нь эргэлзээтэй байгаад байна л да. Яг шийдвэрээ гаргаж чадахгүй төрлийн байгаад байна. За тэгэхээр зэрэг нэмэлтээрээ би энэ сонголт хэсэг дээрээ яг юу хийвэл илүү дээр байна гэдэг тал дээрээ би хараад нэмэлтээрээ хараад өгье гэж шийдлээ л дээ. Тэгээ зөв уулын зөв шийдвэрээ гаргачих юм бол энэ
цаашдаа ер нь аваа явахад ер нь айгүй дайжгүй харагдаад байгаа байхгүй юу? Сонголтоо зөв хийчих юм бол за дараагийнх нь нэгнээ болохоор хүн хоорондын харилцаа байна л да. Дэвэл хөзөр гарч ирсэн. Тэгэхээр зэрэг та бүхэнтэй магадгүй ингээд уулзаад байдаг. Ингээд хайр дурлалын тал дээр ч юм уу эсвэл ажлын хамтрал юм уу ямар нэг байдлаараа харилцаа тал дээр жоохон токсик тийм нэг сөрөг хандлагатай тийм хүмүүстэй уулзаад байгаа юм биш үсттэй. Тэрийг бас нэг анзаараад үзээрэй гэж хэлмээр байна. Энийг одоо 9-р сарын 7-нд бүтэн тэргэл сар гарч байгаа энэ бүхэн дээрээ ер нь ийм хүмүүс надад байна уу? Намайг уруу татаад байгаа ямар хүмүүс байна? Надтай уулзаад байгаа хайр дурлалын харилцаан дээр ийм нэг сөрөг ууж иддэг ч юм уу, ингээд жоохон ингээд тоглолт нааддаг ч юм уу, иймэрхүү сөрөг хүмүүс байна уу? Тэгвэл байдаг болвол энэ тэргэл сарнаар энэ бүтэн сарны хэртэлээр энэ бүхнийгээ тавьж явуулах юм бол илүү сайн сайхан бүхэн ирдгээ гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй байна л да. Тавьж явуулснараа. За дараагийнх нь юу? King of Cups гарч ирсэн. Тэгэхээр зарим нэг хүмүүс маш гоё өөртөө төвлөрж байна л да. Маш гоё төвлөрсөн өөрийнхөө тэр зүн совн бүх мэдрэмж аягүй сонсдог төрлийн маш гоё энергитэй хүмүүс харагдаж байна л да. Загсны урд. Ер нь усны төрлийн ус энергитэй хүмүүс маань илүү энэ хүн хоорондын харилцаан дээр ер нь бол хүмүүстэй бол маш гоё эвийг нь олж харилцаж чаддаг хааны энергитэй маш гоё зүүн совн өндөртэй тийм харилцаа тал дээр ер нь бол хүмүүсийн нэг гомдоод байдаггүй тийм сайхан энергитэй хүн харагдаад байгаа байхгүй юу. За Ace of Swords ингээд уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр энэ Devil дээр ингээд гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ сөрөг юунуудаа илүү харилцаа тал дээр илүү их энэ сөрөг талуудтай хүмүүстэй нийлээд байна уу? Тэрнээсээ болоод жоохон ингээд хүн хоорондын харилцаа тал дээр яаж харилцах жоохон ингээд будлаад байгаа, төөрөөд байгаа, уян бодолтой. Тэгээд өөрийгөө бас сонсч чадахгүй байгаа даа л да. Тэгэхээр зэрэг энэ дээр бас ажиллаад өгөөрэй гэж хэлмээр байна. За нэмэлт юун дээр болох дээр хүн хоорондын харилцааг бас илүү дэлгэрэнгүй хараад өгвөл илүү зүгээр юм шиг санагдаж байна. Энэ нэмэлт хөзрөөрөө энийг хараад өгье. За дараагийнхан 3 дахь энэ нь болохоор мөнгө төгрөг 9-р сарын мөнгө төгрөг санхүү гэсэн байна л да. King of Swords гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг зүйлийг хийх гэдэг тэгсэн чинь арай жоохон ингээд маш удаан төлөвлөд байгаа. Бодоод байгаа яг амьдрал дээрээ яг шийдвэртэй өөртөө ихтгэлтэй ингээд гаргаж чадахгүй байна л да. Тэгэхээр зэрэг энэ бүхэн дээрээ ихтгэлтэй байгаараа. Тэгээд энэ гаргасан шийдвэртэй үнэн ч байгаараа хэрэгжүүлээд үзээрэй. Энэ бүхэн чинь болоод цаашдын ирээдүйд чинь маш гоё амжилт авч ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өөртөө эргэлздэг энэ бүхнийг болох хэрэгтэй байна л да. Тэгээд ингээд доошоо дарчи сайн харагдахгүй байх шиг байна. За тэгэхээр зэрэг өөртөө итгээрээ ер нь бол болохгүй байгаа зүйлийг өөртөө итгэхгүй би энийг хийчихвэл буруутчих юм болов уу? Ямар нэг байдлаар маш их эргэлзээтэй байна. Мөнгө санхүүгийн тал дээр айдас бас их мэдрэгдээд байна л да бас. Би энийг хийчихвэл буруутчих юм болов уу? Би алдчих юм болов уу гэд айгүйх айгаад байна. Тэгэд эн чинь хааны нөгөө сэлэн багхгүй юу? Тэгэхээр бол энийг ингэж юу яахгүйгээр өөрийгөө тэгж дарахгүйгээр энийг гаргуул илүү их зүгээр байна л да. Тэгээд 9 аяг маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг эргэлзээ ихтэй байгаа учраас энэ өөрийгөө бас ингэж энэ аяг шигээ 9 аяг ч уул нь бол элбэг дүүрэн байдлыг бэлэгддэг. Хараахан тэр амжилтандаа хүрч чадаагүй байгаа энергийг бас харуулад байна л да. Тэгээд энерги бас маш дутмаг байгааг харуулад байна. Мөнгөний энергит нь жоохон ингээд саад тотгортой байгаад байна л да. Энэ их эргэлзээгээсээ болоод энэ мөнгөний энерги чинь ер нь хаалттай бас байгаад байна. Тэгэхээр энэ нэмэлтээр бас ингээд хараад өгье гэж шийдлээ яавал энэ мөнгөний
энергиэсээ гарах уу, яавал илүү их өөртөд уул нь бол өөртөө итгэх юм бол энэ сайхан элбэг хангалуун амьдрал чи уул нь ойрхон байгаа байхгүй юу? Энэ бүхнийгээ тавьчих юм бол энэ сайхан элбэг хангалуун энэ эсийн аяг чинь гараад ирэхээр харагдаж байгаа байхгүй энэ харалтаа. Авдар дүүр нь алт мөнгө байгаач. Тэгэхээр зэрэг энэ бүхэн чинь ингээд ойрхон байгаад байгаа учраас өөрийгөө сонсч чадахгүй байгаад байгаа учраас эн чинь бас хаалттай байна. Тэгэхээр энэ мөнгөний тал дээр ерөнхийдөө хаалттай харагдаад байна шүү. Тэгээд өөртөө эргэлзэхгүйгээр энийг эхлүүлээрэ гэж хэлмээр санагдаад байна л да. За Найнос Найто су юу лээ? Strange хүч чадлын хөзөр маань ингээд уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр хардаа хүч чадал маш гайхамшигтай. Энд болохоор уул нь та бүхэн маань дотроо маш гоё ингээд зөөлн энергитэй бас ингээд аратналаг шинж хоёр тарлын нэм зан чанар байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ энийгээ сонсож чадахгүй байгаа даа. Хэрвээ сонсоод ингээд өөрийгөө жоохон ингээд ингэх юм бол та бүхэн маань сангуугийн тал дээр маш гоё эргчүүлээ ирэхээр байгаа байхгүй юу? Өөрийгөө сонсохгүй за эргэлзээд байгаа гэсэн штэ. Энэ бүхэн чи яг л таарад гарч ирээд байна л да. Тэгэхээр зэрэг өөрийгөө жоохон сонсоод ингэх юм бол та нар энэ 9 капс шиг маш гоё элбэг хангалуун байдлыг үүсгэхээр харагдаад байна л да. Нэмэлт хэсгийг аваад ороод ирэх юм бол энэний илүү тайлбарыг сонсох боломжтой юм байна. За хайр дурлалын тал дээр зөвлөгөө карт авсан байна. 9 Nine of Swords гарч ирсэн. 8 сэлэн маань гарч ирсэн л да. Маш их бодолтой төөрөгдсөн байна. Энэ хайр дурлалын тал дээр одоо энэ дээр бас нөгөө нэг Devil гээд гарч ирсэн шүү дээ. Хүн хоорондын харилцаа гэдсэн. Энэ хоёр бас л адилхан байна л доо. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө тэр хайр дурлалын тал дээр маш их бодолд автж байна. Магадгүй ингээд оройдоо нойр хүрхгүй байна. Магадгүй тэр хүн чинь ингээд сэтгэлийн шархан өгдөг ч юм уу, жоохон зөксгүй танд нэг л дарамт үүсгээд байгаад байгаа ч юм уу. Иймэрхүү бас байдал ажиглагдаад байна л да. Тэгэхээр энэ хайр дурлалын тал дээр бас илүү тодруулаад өгвөл энэ 3 дугаар бүлгийнхэн нэмэлтээр үзээд өгөх юм бол илүү тодорхой гарч ирэх юм байна. Тэгэхээр та нарт ер нь хайр дурлалын тал дээр хитрхи их зүйл бодохгүй байвал их зүгээр байгаад байна. Гэхдээ ер нь бол харилцаа тал дээр маш их бодолд автаад та нарыг хэрвээ ингэж өвтгдөг бол энэ харилцаа ер нь ийм токсик харилцаа болвол ийм сөрөг их зүйл архины хамааралтай ч юм уу, тоглоомын хамааралтай ч юм уу, ямар нэг байдлаар жоохон сөрөг хүмүүстэй уулзаад байдаг бол өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна л да. Тэгээд энэ 9-р сарын 7-ны өдөр тэргэл сар маань, бүтэн сар маань ингээд хэртэж гарч байгаа учраас энэ бүхэн дээр болохгүй байгаа зүйлсээ тавьж явуулбал их зүгээр байх шүү гэж хэлмээр санагдаад байна. За энэ хайр дурлалын мессеж карт авсан байна л да. За оруулахгүй гэсэн карт байна л да. Чиний хайрладаг арга барилыг би хизээч гүйцэхгүй гэсэн байна. Магадгүй ингээд эмэгтэй ч юм уу, эрэгтэй ч юм уу ингээд хайрладаг арга барил нь илүү ч юм уу, тэ нөгөө хүн ингээд бууж өгдөг ч юм уу, чиний хайрладаг арга барилыг би хизээч гүйцэхгүй байна гэд бууж өгж байгаа ч юм уу. Тэгээ магадгүй тэгээд ирэхээр зэрэг ингээ баланс алдагдаад байдаг. Ер нь бол нэг хүн илүү давмгаалаад байвал ингээ баланс алдагдаад харилцаа ер нь тогтворгүй болж ирдэг л дээ. Тийм бодох дээр хайр дурлалын харилцаа дээр ер нь бол тэнцвэртэй баланстай байвал тэр харилцаа маань улам илүү үргэлжилдэг магадлал маш өндөр байдаг аахгүй юу? Тэгэхээр та бүхэн маань энэ хайр дурлалын тал дээрээ илүү их анхаарал аваарай. Нэмэлтийг аваад ороод ирвэл илүү их мэдээлэл авах боломжтой. За, Сахиусан тэнгэр Зена гэдэг Сахиусан тэнгэрийн зөвлөгөө гарч ирсэн байна. Та бүх төрлийн хор хөнөөлөөс хамгаалагдсан. Хамгийн муу зүйл одоо ардчин хоцорсон байна. Тайвширч аюулгүй байдлыг мэдрэхийг би танаас хүсэж байна гэсэн байна.
Тэгэхээр Зена сахиусан тэнгэр маш гайхамшигтай сахиусан тэнгэр аахгүй юу? Та бүхний 9-р сарын зөвлөгөө өгж байгаа сахиусан тэнгэр шүү. Эндээ итгэнүү байна уу? Та нар өөрсдөө мэдээрэй. Гэхдээ сахиусан тэнгэрүүд бол маш хүчтэй, энергитэй. Та бүхний яг энэ хор хөнөөдөөс хамгаалагдсан байна гэж маш гоё тодорхой ингээд хэлж өгöd нь шүү дээ. Тэгээ итгэж чадах юм бол энэ Зена маань хамгаалж шүү. 3-р бүлгийнхнийг маань тэгэхээр саяны мессежүүдийг бас сайн ойлгоод, уншаад, сонсоод үзээрэй. Тэгээд маш гоё сөрөг муухай зүйлс чинь ардч хоцорсон байгаа шүү. Тэргэл сарнаар тавьж явуулаарай гэдэг мессежийг явуулаад байгаа юм шиг надад санагдчихээн л та. Тэгээд өөрийгөө тайвширч аюулгүй байдлыг мэдрээрэй гэдгийг Зена маань хүсэж дээ шүү. Тэгэхээр маш гоё мессеж ирсэн байна. За дараагийн бөөгийн сахиусан тэнгэр White Beach beach гэнэ. За би бас зөв уншиж чадахгүй байж магадгүй. Тэгэхээр зэрэг цагаан шулан гин гэрэл болоороо гэж юм. Тэгэхээр зэрэг ийм гоё цагаан шулан гэдэг нь одоо ингээ шулан гэдэг чинь маш гоё эрг энергитэй байдгийг шүү дээ угаасаа. Энэ шулмын зан үйл, шулмын та нар магадгүй ингээ зөндөө сонсч байсан баг. Тэгэхээр та бүхний дотор ч юм уу ийм гоё цагаан шулан байгааг үгүйсэхгүй байна л та. Дотор хүн чинь одоо энэ strange хөзөр гарч ирсэн шүү дээ. Уруу гараа гараад ирсэн. Тэгэхээр магадгүй дотор талаа сонсох юм бол ийм гоё цагаан ийм цагаан шулан болохоор байгаа байхгүй. Цагаан шулан гэдэг нь маш гоё эрг гэрэлтэй гэсэн үг байхгүй юу? Сайн талаар хийдэг хүмүүсийг сайн сахныг эдгэж чаддаг, ангааж чаддаг ийм төрлийн гоё цагаан шулан байдаг байхгүй юу? Тэгэхээр гэрэл болоороо гэж энэ өөрийгөө сонсох юм бол маш гоё бүх зүйлс чинь бүтгээд байна л да. Өөртөө итгээрэй. Энэ гоё 3-р бүлгийнхэнд маань ерөнхийдөө энэ сахиусан тэнгэрүүд бөөгийн зөвлөгөөнүүд маань маш гоё хүчтэй энергитэй надад санагдаад байна. Надад бас ингээд дотор сэтгэлд маань ингээд айгүй тийм жоохон ингээд бачуураад байгаа ч юм шиг та бүхэн маань ингээд нэг л дотроо ингээд эргэлзээ, тэнэгэлзээд байгаа тиймэрхүү мэдрэмжтэй байдаг бол энэ бүхнийг тавьж явуулаарай гэж хүсмээр санагдаад байна. Тэгээд дараагийн бөөгийн хөзөр дээр Home гэдэг энэ гоё хөзөр маань гарч ирсэн. Бөөгийн хөзөр маань тэгэхээр зэрэг гэр орноо ариусгаараа. Home гэдэг одоо зүгээр л гэр гэсэн байна. Тэгэхээр гэр орноо маш гоё энэ тэргэл сарнаа маш гоё ариусгах чи энергижүүлээрээ хамгаалаарай. Тэгэх юм бол та бүхний хүсэж байгаа энэ сөрөг бүхэл хүмүүсээс та нар хамгаалагдах болно гэж Зена маань хамгаалж байгаа гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг мөнгө төгрөгийн тал дээр ч гэсэн гэр орноо хариуцгаад ирэх юм бол илүү гоё хайр дуудлал бас ирдэг. Мөнгө төгрөгийн тал дээр бас жоохон ингээд блоктой байгаад байгаа энэ бүхэн чинь нэмэлтээр бас илүү их гарч ирэх боломжтой байгаад байгаамаа. За тэгэхээр маш гайхамшигтай зөвлөгөө өгч юм л та. Тэгэхээр бүгдээрээ ойлгомжтой тайлбарлсан байхаа гэж найдаж байна. Би ойлгохгүй байгаа болов уу гэд би энэ хөзрийнхаа тайлбарыг дахин уншаад байдаг л да. Тэгэхээр зэрэг би өөрөө ойлгож байгаа болов уу гэд дахин давтаж яриад байгаа. Тэгээ зарим хүмүүст маань давтаад байна. Ямар ядаргаатай иймэрхүү мессеж зөндөө их иржсэн. Тийм болохоор би одоо ганц яриад ойлгоцсон байхаа гэж найдаж байна. Та нарыг бас залхаад яах вэ гэж бодлоо. За би бас нэг бяцхан зар оруулъя гэж шийдлээ. Энэ маань маш гоё ингээд 9-р сарын гоё ягаан каверц гарч ирээд байгаа байхгүй юу? 3 бүлэгт маань ягд ч юм би энэ чулууг маань сонгомоор санагдаад тэгээд та бүхэнд маань энэ гоё хайр дурлалын ягаан каверц маань ингээ магадгүй гэр энэ бол Diamond онлайн стор зарагдчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр линкийг тавьчин тэгэхээр зэрэг тийшээ ороод захиалга өгвөл хөргүүлээд авах боломжтой. Тэгээ гэрийнхаа түлхүүрийг эндээ ингээд хийгээд энэ ягаан каверсаа ингээд гоё атгаад явах юм бол маш гоё шинэ хайр дурлал энэ сөрөг биш. Сөрөг хайр дурлал тэгж бодолд автуулаад байдгүй, таныг ядраагаад байдгүй. Тим энергиэс таныг хамгаалах болно. Бас энэ ягаан каверц маань. Тэгэхээр энэ чулуу та нарт маань маш гоё ихтгэл найдвар хайр дурлалын зөөлөн энергийг авчрах болно. Тэгэд энийг бас сонгороо захиалаарай гэж хүсмээр байна. За тэгээд нэмэлтийг аваад ороод ирвэл
сонголт хэсгтэрээ ингээд сонголтын дээр юу хийвэл зүгээр юм гэдгийг үзэж өгье. Хүн хоорондын харилцаа тал дээр энэ яавал ингээд сөрөг хүмүүсээс тэг хайр дурлалыг нь үзээд өгье. Мөнгө санхүүгийн тал дээр ямар үйлдэл хийвэл илүү гоё орлоготой байх нь вэ гэдгийг л хараад өгье гэж надад санагдчихж байгаа учраас та бүхэн маань нэмэлт аваад ороод ирж болно. За энд хүртэл сонссон та бүгдтэй 9 дугаар сард нь амжилт хүсье. Баярлалаа.